сургалт уулзалттай холбоот уулзалт болох тухай одоо энэ линк болоод мэйлээр очсон байгаа бах. Тэгээд ер нь бол их бичгийн шалгалтыг зохимоор зохион байгуулахад бол нэг сургуулиудын маань анги танхимын хүрэлцээ таны төхөөрөмжийн одоо бэлэн байдал нь ямар байгаа вэ гэдэг судалгаа нэн шаардлагатай байгаа учраас яралтай мэдээлэл авах гэдэг энэ удаагийн уулзалтыг зохион байгуулж байна. За яг шалгалт бол одоо нэг одоо шинжлэгдсэн дүрм журам өдөртөмжүүд одоо бас гарч явах шиг байна. Тэгээ энэ мэдээллүүд бол боловсролын үнэлгээний төвөөс илүү албан байдлаар очино. За манай e-school платформ одоо сургуулиудад нийлүүлж байгаа учраас одоо энэ удаад бол ямар ч гэсэн бид нар бол ингээ хамтраад ингээ энэ шалгалтыг зохион байгуулах юм байна гэдэг үүднээсээ одоо мэдээлэл хүргэх гэдэг ингээд энэ удаагийн уулзалтыг зохион байгуулж байна. Өчигдөр бол боловсролын үнэлгээний төвтэй e-school систем одоо систем хэрэглэх сургуулиудынхаа одоо хавтрангийн суралцагчдын ихэл бичгийн шалгалтыг захимаар зохион байгуулахад хамтарч ажиллана гэдэг гэрээнд бол гарын үсэг зураад албачуулсан байгаа. Тэгэхээр түүний дагуу одоо систем хэрэглэх сургуулиуд дээр шалгалтын зохион байгуулалттай холбоотой баг зэргийн мэдээллүүдийг өгөөд ингээд юу яа санал авъя хайдасаа. За зарим сургуулиуд маань бас ингээ орж ирээгүй байх шиг байна. Гэхдээ одоо тайдыг ингээд хүлээлгээд авахар бас хэцүү учраас бичлэг хийгээд ингээд энэ удаагийн уулзалтаа мэдээлэл өгч эхэлье. За Монгол хэл бичгийн шалгалтыг бол одоо энэ удаад бол шалгуулагчид бол одоо өмнө нь одоо сургуулиуд дээр төвлөрч өгдөг гэсэн бол Монгол хэл бичгийн шалгалтыг одоо өөрсдийнхөө сургууль дээр өгөхөөр яригдж байна. За тэгэхээр сургууль маань одоо сургуулийн танхимд суралцагчдыг одоо суудлын хуваарийн дагуу байршуулж шалгалт зохион байгуулахад бол одоо ингэж хамтарч ажиллах ийм одоо үүрэгтэй болж явах шиг байна. За e-school систем бол одоо энэ хэрэглэгч сургуулиудын ахлах ангийн одоо шалгалтанд орно гэж орох одоо энэ суралцагчдын бүртгэлийг одоо системээр зохион байгуулах, бүртгэлийн одоо суудлын хуваарийг хуваарлах. За тэгээд боловсролын үнэлгээний төвөөс өгч байгаа энэ шалгалтын материалыг сургуулийн одоо суралцагчдаа системд нь одоо нээж шалгалт өгөх энэ боломж нөхцөлөөр бүрдүүлэх техникийн одоо аюулгүй байдал нууцлалыг одоо хадгалж хангаж ажиллах гэдэг ийм үүрэгтэй оролцож байна. За боловсролын үнэлгээ бол одоо нэгдсэн удирдамж заавар дүрм журмаараа бол бодлогоор одоо бидний бас ингэж удирдлагаар хангаж ажиллах ийм чиг үүрэгтэй оролцохоор яригдж байна. За эхний ээлжинд яригдсан зөвлөд бол одоо өчигдөр бүх LMS компаниуд бол боловсролын үнэлгээний төвтэй энэ ажиллагтыг хамтран зохион байгуулах гэрээнд бол гарын үсэг зурж энэ үйл ажиллагаа бол хэрэгжих тодорхой болж байна. За тэгээд 2026 оны 2 сарын 6-нд бол одоо ингээд сургуулиудаа бид нар ямар ч гэсэн мэдээлэл өгөөд ингээ эхний одоо бэлтгэл ажлаа бол хангахын хүрээнд бол одоо ингээд мэдээлэл солилцох уулзалтыг одоо ингээд зохион байгуулж байна. За 3 сарын 4-нд болохоор шалгалтанд оролцогчдын бүртгэл баталгаажуулах үйл ажиллагааг бол одоо e-school-ийн хэрэглэх сургуулийн хүүхдүүд дээр бол e-student web-ээр авна, суралцагчийнхаа системээр авна. За тэгээд шалгалт болохоор нэг удаа биш, олон удаа зохион байгуулагдахаар байгаа. Тэгэхээр сургуулийн суралцагчид маань одоо боломжит аль өдөрт нь тухайн сургууль энэ шалгалтыг зохион байгуулах вэ гэдэг өдрүүдэд одоо оновчлоод тэгээд боломжит өдрүүдийнхээ боломжит ээлжүүд дээр хүүхдүүдэд бүртгэж авах гэдэг ажлыг бол сургууль LMS компани хоёр хамтран зохион байгуулах ийм одоо шаардлага үүсэж байна. За тэгэхээр та бүхэн энэ өдрүүдийг харж ивэл эхний ээлжинд бол одоо боловсролын үнэлгээнээс ярьж хурдлаараа эцэлсэн одоо шийдвэр бол юу гэхээр хагасан өдрүүдэд энэ шалгалтыг бол зохион байгуулна гэдэг юм ярьсан. За яагаад хагасаа өдөр ажиллаж байгаа вэ гэхээр одоо ажлын өдөр болгонд шалгалт ингээд аваад авахад бол сэдвийн нөөц бол одоо бас боловсролын үнэлгээний төв дээр
тийм олон мянгаараа бишээ бас тодорхой хязгаартай гэж байгаа учраас шалгалтын одоо энэ хувилбаруудыг дахин давтагдахгүй байх үүднээс хит олон байх нь бол одоо бас эрсдэлтэй. Тэгэхээр зөвхөн хагасаа өдөр авъя гэдэг ийм одоо шийдвэр боловсролын үнэлгээний төвөөс ирэхэд ингээд гарсан. Тэгэхээр ер нь бол хэдүүлээ хагасааны шалгалтуудаа зохион байгуулах юм шиг байна. За хагасааны өдрүүдэд шалгалт зохион байгуулахад шалгалтын ээлжийг бол 2 хүртэлх ээлжээр шалгалт зохион байгуулах боломжтой байна. Энэ одоо боломжийг бол боловсролын үнэлгээний төв LMS компаниудад одоо хүн хүчээ энэ өдрүүдэд гаргаад ажиллая гэдэг ийм одоо зүйлүүд бол бас яригдж байна. За тэгэхээр энэ дээр бол одоо ингээд хамгийн ихний шалгалт бол 3 сарын 14-нд аль биесээр бол ингээд эхэлнэ. За тэгэхээр сургуулиуд маань 3 сарын 14-өөс танай сургууль 3 сарын 14-өөс болох шалгалтанд нь хүүхдүүдэд явуулж эхлэхөө 21-ээс нь эхлэхөө сургуулийн үйл ажиллагаа юунуудаа хараад бас сургуулийн суралцагчдын тоонуудаа ингээд харж байгаад ер нь аль өдөрт нь хэдэн ээлжээр явах вэ? Нэг удаагийн шалгалтыг хэдэн одоо компьютер хэрэгслээр хэдэн хүүхдээс авах вэ гэдэг нөөц боломжоо таад маань өөрсдөө ингэж тооцож байгаа. За тэгээд биднэрт бол за манай сургууль энэ одоо өдрүүдийн энэ өдрийнх нь энэ ээлжүүд дээр нь бол суралцагчтай одоо бүртгэлэнд баталгаажуулж шалгалтаа авъя гэдэг энэ өдөр цагуудыг өгчих юм бол тэрнийхэн дагуу ингээд бүртгэлэн аваад иж болно гэсэн. Одоо жишээлх юм бол 60 суралцагч шалгалт өгч байгаа сургууль байлаа гэх юм бол нөгөө 60 хүүхэд маань 1-2-ороо ээлжлээд ингээд өгөөд их юм бол тэр хүнийг хянагчийн тооны цалин мэлэн гэдэг ингээд асуудлууд үүсэх учраас мэдээж тодорхой нэг өдөр нэг ээлжүүд дээр бас хязгаартай сургуулийнхаа нөөц боломжтой зөвхөрлөд энийг бол шийдвэрлэх боломжтой. Тэгэхээр энийг бол хайдынхаа саналыг үндэслээд бүртгэлийг авч өгөхөр ингэж төлөвлөж байна. За шалгалтын бүртгэлийг бол одоо хуучин бол боловсролын үнэлгээний төвийн шимээр авч ирсэн бах те бүртгэлийг. За одоо болохоор энэ жилийн хувьд бол LMS компаниуд нь яг өөрийнхөө системийг нэвтрүүлсэн сургуулийн суралцагчдад захимаар зохион болгож байгаа учраас манай e-school-ийн суралцагчид e-student гэж суралцагчийн системийн вебээр ороод бүртгэлээ баталгаажуулах ийм одоо хэсэгтэй байгаа. За тэгээд энийг би дахиад системийнхээ одоо хөгжүүлэлтийн төлөвлөгөөн дээр яаж тусгасан байгааг нарийн харуулна. За одоо болохоор суралцагчид маань ямар ч байсан e-student вебээр одоо өөрийнхөө нэвтрэх нэр нууц кодоор нэвтэрч ороод профайл хэсэг дээр нь их хэлбэрийн шалгалтанд одоо бүртгэлээ баталгаажуулах гэсэн ийм товч хийж өгч байгаа. Тэгэхээр тэр товчоор ороод өөрийнхөө мэдээллийг үнэн зөв байгаа эсхийг шалгаад за тэгээд их хэлбэрийн шалгалтандаа бүртгүүлээд бүртгэлийн хуудас хэвлэж авах ийм одоо боломжтой болж байгаа. За тэгээд хэвлэж авсан хуудасаа сургуулийн захирлаараа одоо гар иш зурж баталгаажуулаад за ингэж шалгалтанд орох бэлтгэд хангагдаж байна гэдэг үг. За шалгалтанд бол одоо 10, 11, 12 дугаар ангийнхан маань бол оролцох боломжтой. За 12 дугаар ангийнхан маань бол одоо дотоодын ихтэй сургуульд эсэх чавал зайлшгүй орох юм шаардлагатай байгаа. За өмнөх жилүүдэд ороод тэнцсэн босоогоноогоо давсан хүүхдүүд бол орох шаардлагагүй гэдгийг таад маань мэдж байгаа. За энэ жилээс эхлээд энэ 10-11-ийн шалгалт суралцагчид маань шалгалтанд орсон бол энэ үнэлгээ нь бол ингээд хугацаагүйгээр хадгалагдах ийм одоо зохицуулалттай болж байгаа юм лээ. За энийг бол одоо боловсролын үнэлгээний төвөөс илүү их өргөнгөө сайн мэдээллүүдийг өгөх байхаа. За тэгээд шалгалт бол ингээд 3 сарын 14-өөс 5 сарын 9-ний хүртэлх одоо энэ хагасаануудад 10 гаруй удаа зохион байгуулагдах ийм боломжтой байна. Тэгэхээр энэ одоо шалгалтанд эхний ээлжинд ороод дүн нь одоо ингээд хангалтгүй байгаад дахин өгөх болон шаардлага үүссэн хүүхдүүд бол одоо шалгалтын хугацаанд багтаж байгаа бол дахиж бүртгүүлээд өгөх нь бол нээлттэй байх юм аа. Тэгэхээр сургуулиуд маань бас нэг 12 дараагийн суралцагчдаа аль болох эхний одоо ээлжүүдэд оруулах нь бас энэ боломжийг бүрдүүлэх боломжийг олгож байгаамаа. За шалгалт бол нөгөө эссе текст одоо тестийг бүглэх хэсэг нь бол захимаар компьютер дээр бүглөөд зөвхөн эссе бичих хэсгийг бол гараар одоо цаасан дээр гараараа бичиж өгж байгаа. Тэгэхээр затгаа даалгавар дээр үнэлгээ өгөөд суралцагчийн одоо их хэлбэрийн шалгалтын нэгдсэн оноо гарахад бас тодорхой хэмжээний хугацаа зарцуулагдах учраас 12-ныгоо хэтэрхийн арын ээлжүүдэд бас дураар нь ингээд оруулах юм бол дахин шалгалт өгөх боломжгүй байх ийм одоо бас эрсдэл үүсэж байгаа. Тэгэхээр аль болох урагшин өгүүлэх юм зүйтэй байхаа. Тэгэд боловсролын үнэлгээний төвөөс үлийн задгаа даалгаврын үнэлгээ гарах хугацаа бол 14 хоног орчим гэж бидэнд хэлсэн. Тэгэхээр суралцагч бол
2-оос дахиад 1 удаа бол өгөх юм боломж болцоо бол байгаа. Тэгээд ер нь бол хугацаа багтжээвэл хэдэн ч удаа өгөх нь бол нээлттэй байна гэж хэлсэн. За шалгалтын анги танхим одоо систем болон сургууль хооронд бол одоо хамгийн анхаарах зүйл бол шалгалтын тоног төхөөрөмжийн бэлэн байдал болоод одоо шаардлага хангахуйц байх нь бол их чухал. За тэгэхээр боловсролын үнэлгээний төвөөс гаргаж өгсөн техникийн шаардлагыг бол та хэд харуулж байна. За тэгэхээр энэ дэр компьютер маань бол CPU i3, RAM 8 GB, хадгалах багтаамжууд 256 GB. За дэлгэцийн хэмжээг бол 21-с 22 инч гэж нэлээд өндөр зааж өгсөн байгаа. Гэхдээ энэ нэг боловсролын үнэлгээний төв шалгалтыг эсэгийн цахимаар бичүүлнэ эсвэл одоо цаасаар аавн, уламжлалтаар аавна гэдэг ийм сонголттойгоор байна гэж ихний ээлжинд ярьж байхдаа энэ шаардлагыг өгчсэн маа. За тэгээд өчигдрийн байдлаар бол бидэнд мэдээлэл өгөхдөө эсээг бол заавал гараар бичүүлж авъя гэдэг ийм шийдэлд хүрлээ гэж хэлсэн. Тэгэхээр бас эсээг гараар шивэхгүй учраас энэ дэлгэцийн хэмжээг бас жоохон бага байлгаад нөгөө сүүлийн үед авсан жижиг нүг Chromebook болон таблетуудаар бас авах боломж таг гэж бас шаардлага нь хөнгөрч магадгүй. Энийг бас бид нар тодруулаад эцсийн байдлаар ихнээс багш нартай өгнө. За тэгээд мэдээж компьютерийн сүлжээ бол найдвартай байх хэрэгтэй. За цахилгаан одоо тасрах эрсдлээс бид нэр урьдчилан сэргийлэх хэрэгтэй. За тэгэхээр цахилгаан одоо хязгаарлалтыг шалгалт одоо танай сургууль одоо шалгалт авахаар сонгосон өдрүүд дээрээ танай сургуулийн ойр орчим цахилгааны хязгаарлалт одоо хийхгүй байх талаар одоо боловсролын газраас ч юм уу сургуулиасаа одоо бас холбогдох газруудад бичиг хөргүүлвэл их зүгээр байдаг. За тэгээд одоо санамсаргүй байдлаар бас ингээд компьютер дээр тог цахилгааны асуудал үүсэх юм бол одоо бас аль болох тог баригч төхөөрөмжүүдийг бас ашиглах ийм одоо боломж төслийг бас эрэлхийлэл зүгээр хаа. За тэгээд танхимын орчин бол гэрэлтүүлэг боломжийн за камер одоо танхимын бас одоо камерын хяналтууд бас хийгдэж таарна. Тэгэхээр камеруудыг бас ингээд саадгүйгээр харагдах байдлаар байршуулж тогтоох ийм хэрэгцээ шаардлага үүсэж байна. За тэгээд компьютер хооронд суралцагчид суух зайвал 1.1-ээс 2 метрийн зайтай суулгах нь бол нөгөө шалгалтын одоо найдвартай байдал дээр бас хэрэгцээтэй ийм одоо шийдэл болж байгаа. За тэгээд камерын хяналтыг болохоор танхимд ер нь шалгалтанд орж байгаа хүүхдүүдийн одоо юу хийж байгаа гэдэг мэдээлэл нь бас хянах боломжтойгоор аль аль талаас нь ингээ харах боломжтой байдлаар камеруудыг байршуулж бичлэг хийх ийм одоо хэрэгцээ шаардлага бас үүсч байна. За тэгээд сургуулиудын маань нөхцөл байдал янз бүртэй сургууль болгон одоо өндөр түвшний хяналтын IP камерууд байхгүй гэдгийг бол бид нэр ойлгож байгаа. Тэгэхээр ямар ч байсан шалгалтын дуусны дараа хэн нэгэн хүүхдээс багш энэ хүүхдэд туслаад байсан ч гэдэг юм уу, энэ хүүхэд дэвтэр гаргаж ирээд хуулаад байсан ч гэдэг юм уу, ямар нэгэн одоо ийм үнэн болон худлаа гомдол гарахад түүнийг шалгах одоо боломжтой байх ёстой. Тэгэхээр энийг бол шууд дамжуулалт хийх боломжгүй ч гэсэндээ ямар ч гэсэн шалгалтын одоо оролцогчдыг бүгдийг нь одоо харах, баталгаажуулах, гомдлыг шалгах боломжтой байдлаар нь танхимын дөрвөн болон аль болох одоо видео бичлэг хийх боломжтойгоор камер болон эсвэл ноутбук, таблет гар утастай байршуулж бичлэг хийж хадгалж архивлж протоколтойгоо хамт илгээх ийм нөхцөлийг хөдөлгөөн бүрдүүлж ажиллах ийм шаардлагатай байна. За ерөнхийдөө шалгалтын одоо real time бодит хугацаанд ер нь шалгалтын танхимууд ямар уур амьсгалтай явж гин бужигнаад ингээд эхлээгүй байж гэнэ үү эсвэл ингээд хэвийн доктортой ингээд шалгалт хэвийн үргэлжилж гэнэ үү гэдгийг бас ингээд төвөөс хянах боломж бүрдүүлэх хэрэгтэй. Тэгэхээр эхний ээлжийн шалгалтууд дээр хэдүүлээ Google Meet ч юм уу ийм онлайн уулзалтын одоо цагуудыг ашиглаад боловсролын үнэлгээний төв боловсролын яам тэгээд манай e-school-ийн нэвтрүүлгийн мэргэжилтнүүд бас ингээд шалгалтын анги танхимын ерөнхий байдлыг бас цаг хугацаанд нь хянах ийм боломжоор бас бүрдүүлэх ийм онлайн уулзалтаар холбогдох ийм бас нөхцөлийг бүрдүүлэх гэдэг ийм хоёр янзын хяналтын хэсгийг бол санал болгож байгаа. За тэгээд нэмэлт ийм тоног төхөөрөмжөд бид хэрэгтэй болж байна. Гараар эсээгээ бичиж илгээх учраас шалгалтын танхимд нэг принтер шалгалтын одоо нэг эсээг гараар бичих хуудсыг хэвлэх хэрэгтэй. За тэгээд бичсэн одоо эсээг хурааж аваад сканердаа шалгалтын төв рүү одоо системээрээ илгээхийн тулд сканер гэдэг төхөөрөмж бас биднэрт хэрэгтэй гэдэг юм.
нэмэлтээр 2 төхөөрөмж бас хэрэгтэй болж байна. За ингээд төвчгөндөө бол одоо хэдүүл ямар ч байсан нэг юм шалгалтыг хамтар зохион байгуулахаар байна шүү гэдэг дээр ингээд та бүхэн мэдээлэл өгөхөд энэ удаагийн уулзалтыг зохион байгуулж байгаа. Тэгэхээр таад маань эхний ээлжинд биднэрт бэлтгэл ажлын хүрээнд бол бид нар шалгалтын бүртгэлийг одоо оновчтой зөв хийж шалгалтын хуваарийг одоо үүсгэх нь бол одоо хамгийн чухал байгаа. Тэгэхээр бид нар шалгалтын бүртгэлийг системээр авах дээр ямар бэлтгэл ажлыг бэлдээд байна вэ гэхээр e-студент суралцагчийн системийн веб хэсэг дээр суралцагчийн одоо нэвтрээд оронгууд нүүр хуудас дээр нэм бүртгэл баталгаажуулах гэдэг ийм цонх нээж өгч байгаа. За бүртгэл баталгаажуулах гэдэг төвч дээр нөгөө ахлах ангийн хүүхдүүдийн манд бүртгэл ингэ байж байгаа учраас авгнэр гэдэг нэг биднэрт байгаа мэдээллийг бүртгэх бол шаардлагагүй байгаа. Энэ шалгалтанд орж байгаа хүүхд бол одоо систем рүү ороод бүртгэл баталгаажуулах гэдэг энэ төвч дээр дарна. За энэ төвч дээр дарахаар тухайн суралцагчийн мэдээлэл нь харагдана. За миний мэдээлэл үнэн зөв байна уу гэдэг мэдээлэлээ хянаад баталгаажуулах төвчийг дарна. Хэрвээ энэ дээр одоо цөөхөн тохиолдолд магадгүй тий мэдээлэл одоо алдаатай байх юм бол сургуулийн менежмент болон анги удирдсан багштай хэлж засгална. Энэ бол сургуулийн бүртгэлтэй холбоотой юм хэсэг гарч ирнэ. За энэ дээр суралцагч чип ярьж байгаа. За оргил багшийг хийгдсэн байна. Оргил. За энэ бүртгэлтэй хүмүүс маань бүртгүүлэхдээ одоо бүртгэлээ баталгаажлахдаа нэг л мэдээллийг оруулж байна. Энэ болохоор 3-4 хайрцагтай чэт зураг. Сүүлийн 3 сарын хугацаанд одоо зурагчнаар авахулсан чэт зургийн одоо файлыг энд хавсаргана. За энд хавсаргаад ингээд баталгаажуулах гэдэг юм төвчийг дарна. За бүртгэлийг баталгаажуулах одоо чэт зургийг хавсаргаад бүртгэлээ баталгаажуулах үйлдэлийг хийснээр дараа нөгөө нүүр хуудас дээр суралцагчийн энд бүртгэл баталгаажуулах гэдэг төвчний оронд бүртгэлийн дугаар нь гарч ирж байгаа. За энэ бүртгэлийн дугаар бол одоо хүүхдэд таашаага үргэлжлээд ингээд эсэлтийн шалгалтын бусад одоо шалгалтуудад бас энэ дугаар хэрэглэгдээд явах байгаа. Тэгэхээр энэ бүртгэлийн дугаараа бол ингээд авчихна. За үүний дараа бүртгэлийн хуудас суудлын хуваар 2 үүснэ. Сая бүртгэл баталгаажуулснараа. За бүртгэлийн хуудас маань болохоор нэгэд үзэх юм бол ийм хуудас гарч ирнэ. За саяны апплод хийсэн чип зураг маань энд гараад ирчихнэ. За тэгээд суралцагчтай энэ бол демо туршилтын одоо худлаа мэдээлэл байгаа шүү. За тэгээд энэ дээр суралцагчийн маань бүртгэлийн дугаарыг системээс олгосон дугаар харагдана, суралцагчийн одоо мэдээллүүд харагдана, за холбогдох мэдээллүүд харагдана. За энэ дээр шалгалтын аль өдөрт бүртгүүлсэн бэ гэдэг шалгалтын хуваар нь харагдана. За тэгээд төлбөрийн мэдээлэл харагдана. За энэ дээр шалгалтанд оролцогчид маань 20,000 төгрөг төлнө гэсэн ийм мэдээллийг боловсролын үнэлгээний төв өгсөн учраас ямар ч хэлсэн бид нар энэ одоо мэдээлэлд нь үндэслээд бол системээ ингээд төлбөр төлөх хэсэгтээ төлбөрийн мэдээллийг харах хэсэгтэйгээр ингээд системээ бол бэлдээд явж байна. За ингээд төлбөрийн бүтгэлийн мэдээллийг харсны дараа суудлын хуваар харагдаж байна. Суудлын хуваар маань болохоор энд харагдаж байгаа шүү дээ тий. Суралцагчийн одоо профилийн нүүр хэсэг дээр нүүр хуудас хэсэг дээр бүртгэлийн хуудас сая харсан. Одоо суудлын хуваар маань энд харагдаж байна. Суудлын хуваарлагаа дарахаар ийм цонх нэгдэнэ. За суудлын хуваар маань болохоор шалгалт хянагч багштай үзүүлээд одоо хуваарлсан яг тэр суудалтаа суух мэдээлэл байгаа. За дээрэс нь бас яг энэ шалгалтанд суух орох ёстой хүн мөн үү, бүртгэл нь мөн үү гэдгийг хянагч багш шалгах гэдэг одоо туслах ийм мэдээлэл байгаа. Тэгэхээр суудлын хуваар маань мөн одоо оруулсан чэт зурагтайгаа ингэж орж ирнэ. Тэгэхээр энэнгээр нь хянагч багш тулгаад иргэний үнэлгээнд тулгаад ингээд хянаад ингээд суудалт нь суулгах боломжтой. За тэгээд энэ бол сургуулиудаас маань манайх аль одоо шалгалтын байрууд дээр шалгалт авах юм бэ гэдэг шалгалтын байрны мэдээлэл болон суудлын тог биднэрт одоо бол ойрын хугацаанд өгөх хэрэгтэй байгаа. Энийхэн дагуу бид нар бүртгэлүүдийг ингээд үүсгэх боломж бүрдэж байгаа шүү. За тэгээд суудлын хуваараа бол ингээд хэвлэх бас боломжтой байна. За бүртгэлийн хуудсыг болохоор энд бас ингээд хэвлэх боломжтой байгаа. Үүнийг хэвлээд сургуулийн захирлаараа гарын үсэг зурж баталгаажуулаад ингээд шалгалтанд ороход бэлэн болж байгаамаа гэсэн. За энийг одоо заавал сургуулийн захирал баталгаажуулахаар
ямар ачлал бүтэлтэй юм бэ гэдэг одоо бас бид нэр асуусан. Тэгэхээр боловсролын үнэлгээний төвөөс бол бид нар юу гэсэн бэ гэхээр шалгуулагч маань нэгд биеийн шалгалтанд орох одоо бүртгэл нь одоо баталгаажсан биеийн шалгалтанд орно гэдэг одоо мэдээлэл аваад одоо хариуцлагатай байх энэ боломжийг бүрдүүлж байгаа. Нөгөө талаас сургуулийн захирал нь манай сургуулиас хичнээн орох гээд байна вэ гэдэг цаг үеийн мэдээллийг бас авахд чухал байдаг юм аа гэж одоо бас тайлбарласан байгаа. Тэгэхээр сургуулийн захирал бол одоо ингээд баталгаажуулахаар маягтай бол бид нар бэлтэж байгаа. За шалгалт маань бол одоо e-студент гэж суралцчихаа системийн цахим шалгалт гэсэн хэсэг дээр бол ингээд нэмэгдэнэ. За шалгалтын хуваарийг сонгоход сургуулиудаас ирсэн аль аль өдөрт хэд хэдэн цагийн ээлжээр шалгалт авах боломжтой юм бэ гэд та хэдийн одоо мэдээллийг авна. Тэгэхгүй бол нөгөө 60 хүүхэдтэй сургуулийн маань бүх хүүхэд 5-3-аараа ингээд тарчих юм бол одоо бас биднэрт хэцүү болоо явчихна. Тэгэхээр энэ дээр бол нэг боломжит хэдэн хүүхэд байгаа юм бэ? Хэдэн өдөр хэдэн ээлжээр авах хангалттай юм бэ гэдэг мэдээллийг таадаас авсны үндсэн дээр тэр өдрүүдийг л идэвхтэй байлгаж харуулна энэ дээр. За тэгэхээр тэр боломжит тухайн сургуулийнхаа боломжит өдөр цагуудыг сонгоод хүүхэд маань бүртгэлээ ингээд хэлэхээр бол бид нар системээ бэлдэж байгаа. За иймэрхүү байдлаар бид нар явж байна. За шалгалтын төлбөрийг бол КП-ээр төлнө. Шалгалтын төлбөр төлөгдөөд ингээд үүссэний дараа бол шалгалтын бүртгэлийн хуудас маань бол төлбөр төлөгдсөн эсэх мэдээлэл нь харагдана. Шалгалагчийн мэдээлэл, шалгалт өгөх огноо гэдэг энэ мэдээллүүдийг бол харуулад явна. За иймэрхүү байдлаар бол бид нар бэлтгэл ажлаа хангаад явж байна. Систем маань бол ийм байдлаар хөгжүүлэгдэж байгаа гэдэг цаг үеийн мэдээллийг өгч байна. За тэгээ өнөөдрийн уулзалтаар бол ямар ч байсан боловсролын үнэлгээний төв таадад аль биесний мэдээлэл өгнө. Бид нар бол нөгөө системийн бэлэн байдлаа хангахын тулд таадтайгээ төрүүлээд ингээд яралтай уулзаад тодорхой төвч мэдээллүүдийг өгөөд ингээд анги техникийн судалгаагаа хийх гээд ингээд яраад уулзж байгаа шүү гэдгийг таад маань бас зөөр ойлгохыг хүсье. За тэгээд таад маань судалгаануудаа бүгэлсэн болов. За судалгаан дээр болохоор танай сургууль одоо хичнээн шалгуулт өгөх шалгуулагчийн тоо байгаа юм гэдгээ таад маань өөрсдөө мэдж байгаа. Биднэрт бас тэр мэдээллүүд байж байгаа. Тэгэхээр одоо 60 хүүхэдтэй бол 60 хүүхдийгээ нэг өдөрт багтаагаад ингээд 30-аар нь авах юм уу? Эсвэл 2 өдөрт багтаагаад 20 гэд ингээд 2 өдрийн хагасааныг дамжуулаад 3 ээлжийн шалгалт авах юм уу гэд энийгээ таад маань дотооддоо сургалтын менежертэйгээ захирал модель зүйн багш нартайгаа ингээд яриад сургуулийнхаа дотоод нөөц боломжийг судлаад биднэрт өгсөн судалгаагаа бас ингээд маргааш дуустал ингээд засах бас боломжтой байгаа. За манайх ингээд одоогийн байдлаар бол ингээд 15 компьютертэй яг анги техник засахад бол 15 гэд бид нар бол өгсөн байгаа. Гэхдээ бид нар хүүхдүүдээ нэг өдөрт нь багтаагаад эсвэл 2 өдөрт нь багтаагаад ингээд өгөө гэдэг юм бол сургалтынхаа одоо тоног төхөөрөмжийн тоог нэмээд 15-ыг 30 болгох чийш гэдэг юм уу те. Ингээ мэдээлэл засаад тэгээд энэ өдөрт авъя гэдэг өдрөө бас засъя. Энийгээ бас шинжилъя гэдэг ийм шаардлага таадад маань гарах юм бол маргаашийн дотор таад маань энэ мэдээллийг шинжилээд биднэрт өчгөл бид нар яг энэ системийнхээ бүртгэлийн хэсгийн хөгжүүлэлтийг яралтай хийх гэдэг амаа. За тэгээд түрүүн харуулсан те 3 сарын 4 гэхэд суралцагчид маань энэ e-student application e-student-ийн веб руугаа ороод бүртгэлээ баталгаажуулах боломжийг бол бид нэр системээрээ бүртгүүлнэ. Тэр болтол бид нэр системийг хөгжүүлэх гэдэг ингээд хугацаа маань нэлээд тавьчуу явж байгаа. Тэгэхээр таад маань энэ мэдээлэлд тавтах гэхэд эцлээд ингээд өччих юм бол бид нэр ямар ч хэсэг суралцагчдаа бүртгэх боломжтой болгоход бүртгүүлж яа. За тэгээд 3 сарын 7-оос хойш бол сургуулиуд маань суралцагчдаа бас нэг юм дасан зохицуулах байдлаар туршилтын шалгалтуудыг бас зохион байгуулах боломжтой байлгаар одоо бид нэр бэлтгэхээр ингэж тохирсон байгаа боловсролын үнэлгээний төвтэйг. Тэгэхээр таад маань 3 сарын 7-нд хагасан өдөр байгаа. Тэгэхээр энэ аль биесний шалгалт биш учраас заавал хагасан гэхгүйгээр хичээлийн өдрүүдэд 3 сарын 9-өөс 13-ны хооронд 1-ээс 5 дахь гэсэн өдөр байгаа. Шалгалт жинхэнэ шалгалт эхлэхээс өмнө 7 хоног гэсэн. Жинхэнэ шалгалт болох 7 хоног гэсэн. Тэгэхээр жинхэнэ шалгалт нь болохоор 3 сарын 14-нд эхлэх юм. Хагасаа өдөр. Тэгэхээр тэрнээс өмнөх одоо 5 хоног болохоор 3 сарын 9-ээс 13 хүртэл 1-ээс 5 дахь өдөр байгаа. Тэгэхээр энэ өдрүүдэд таад маань ахх ангийн хүүхдүүдэн за таадын шалгах гээд байгаа систем чинь нэг иймэрхүү шүү. Шалгалт чинь нэг иймэрхүү байх юм байна шүү гэд боловсролын үнэлгээний төвөөс бас ийм
жишг сорил өгнө гэсэн. Тэгэхээр энэнгээр ингээд ажиллах боломжтой. Тэгэхээр та хэд маань туршилтын шалгалтыг бас хизээ зохион байгуулмаар байна. Тэр өдрөө бас бид нарт ингээд өгчих юм бол бид нар системийг бас ингээд бэлдэж байна. За нэг иймэрхүү мэдээллүүдийг өгөх гэж байгаамаа. За тэгээд шалгалтууд маань хянагч багштай мэдээж явна. Шалгалтын төвд дор хаяж нэг хүн одоо ажиллана хянагчаар. За тэгээд мэдээлэл технологийн шалгалт учраас ер нь бол нэг хянагч байхад болно гэдэг. Мэдээлэл технологийн ур чадвар сайтай нэг хянагч байхад ер нь бол болно гэд боловсролын үнэлгээний төвөөс зөвлөсөн. За тэгэхээр ямар ч байсан багадаа нэг хүн байх учраас сургуулийн захирал менежерүүд маань энд орж ирсэн байгаа. Тэгэхээр манайхаас хянагч багшаар ямар ч байсан нэг энэ хүнийг ажилуулнаа, энэ хүнтэй ямар ч байсан ингээд мэдээлэлээс харилцаж байгаа гэдэг үүднээс таад маань нэг хүний мэдээллийг биднэрт гаргаж өгөх хэрэгтэй байна. За энэ мэдээллийг болохоор хэдүүлээ за би таадтай нэг юу ячи онлайнаар холбогдож болох нэг хүснийг шеэрлжээ. Тэгээд тэн дээр таад маань сургуулийнхаа нэрний арталт хянагч багшийн овогнэр хянагч багшийн утасны дугаар хоёрыг ямар ч гэсэн бөглөөд өгөөрэй. Тэгээ бид нар яг шалгалтын шалгалттай холбоотой асуудлыг ярихад амархан гэдэг үүднээс бүтгсэн дугааруудаар нь бид нар Viber группт нэмэх юм байна. За ингээд нэг хэдүүлээ эхний ээлжинд бэлтгэлээ хангачээ. Тэгээд эцсийн шийдвэр, эцсийн удирдамж мэдээлэлүүд бол боловсролын үнэлгээний төвөөс гарна. Гэхдээ ямар ч гэсэн хөдлөхгүй байх шийдвэр нь бол шалгалтыг хагасаа өдрүүдэд аавна гэж ямар ч гэсэн хэлээд байгаа. Тэгэхээр ингээ ямар ч гэсэн мэдээлэл бэлтгэжээ. Тэгээд телемэс компаниудын системүүдээр дамжиж шалгалтыг аавна гэдэг ийм мэдээлэлүүд байгаа учраас төлөө энэ мэдээлэлд нь үндэслээд бэлтгэлээ ямар ч гэсэн хангачээ гэдэг ийм мэдээллийг авч байгаамаа. За манай сургуулийн удирдлагуудаас асууж тодруулах, нэмэлт санал, анхааруулах зүйл, зөвлөмжүүд ингээд байвал таад маань бас гараа өргөөд нэг нэгээрээ хэлээрээ. За би энэ шийд рүү хандах холбоосыг чат руу оруулчих. За Google форм дээр болохоор анги танхимын тоог тий. За тэгсэн байна. За чат дээр би линк оруулчлаа. Таад маань энэ линк рүү дарах юм бол энэ дэлгэцэнд харуулдаг байгаа Excel рүү ороод ирнэ. За эндээс таад маань харж гаад сургуулийнхаа нэрний ардталт бичээрэй. Утсан дээр халаа сургуулийн нэрээ доош нэмээрэй. За энэ хооронд хэдүүлээ бас энэ зохион байгуулалттай холбоотой тодруулах асуулт мэдээллүүд юмнууд байвал бас би сонсоод мэдхийгээ хариулаад явжээ. За нэг ийм асуулт байна. Тэр ширээ хооронд компьютер хооронд 1 метрийн зайтай гэдэг чинь тэр хүүхдүүдийг метрийн зайтай 1-2 метр гэлчих шиг боллоо. Тэр ер нь боломжтой юу? Одоо нэг танхимд за нэг удаадаа 20 сурагч оруулаа хэд метрийн зайтай тэр компьютерийн залгуураас эхлээд тэр өөр байх боломж. Суралцагчийн одоо яг бие байгаа шүү дээ тий. Суралцагчийн одоо биеэс дараагийн хүүхдийн маань бие хоорондох за 1 метр байхгүй юу? Нэг компьютерийг нэг ширээнд ингэж тооцвол ер нь зай талбай хувьд тэр 1 метр гэдэг шаардлагаараа боломжгүй санагдлаа надад. Тэрийг тэгтээ бодолцох хэрэгтэй баха. Гараа өргөсөн дараалалаар асуух юм бол за тэгээд за гараа өргөсөн дотор хүн байна. За тэгээд нэрийн дутгаар тайк нэгээд хараасаад явбал зэгцтэй болох. За уучлаарай би эхэлсэн чи одоо нэг ахаад нэг асуулт асуугаа гарчихгүй. За дараагийнх нь эсээ гараар бичснийг нь сканердэж систем рүү оруулах гэдэг юм байна тий. Тэгэхээр энэ одоо систем маань хянагч багштай зориулсан цонх хөгжүүлж өгч байгаа. Тэгэхээр тэндээсээ хянагч багш дээр бүх хүүхдийнх нь тухайн ангид шалгалт өгж байгаа хүүхдүүдийн жагсаалтанд гараад ирнэ. Тэр болгоных нь артал дээр файлын атаж хийгээд илгээх байдлаар систем. Тэгэхээр тэр сканердад апплод хийхийг хянагч багш хийгээд явах болж байгаа юм байна зүгөө тий. Тэгэхээр нэг сканер бэлтэнэл гэсэн үг юм байна. Дахиад нөгөө шалгалтын цонхноосоо бас нөгөө тухайн сурвалжлагчийн бүртгэлийн дугаартай хуудас хэвлэж авах юм билээ.
Тэгээ тэр хуудасаар л эсэгийг нь бичүүлээд буцаагаад сканердад явуулна гэдэг юм ярьж байна. Сканердад явуулах ажил нь бол хянагч багш хариуцаад хийх юм байна. Би тэрийг мэддэг байхгүй. Тийм юм байна тий. Зөв ойлгосон байна. За дараагийн хүн Мегмар Заяа амгалан. Сайн байна уу? Би нэг 2 юм тодруулах гэдэг. Одоо 7 хоногийн хугацаанд 10, 11, 12 дугаар ангийн сурагчид бүртгүүлж амжих уу? Зарим нь зураг авахгүй л байгаа. Бүртгэлийн хугацааг жоохон хойшлуулах боломж байгаа юу? Ер нь бол бүртгэлийн хугацаа 3 сарын 4-өөс эхлээд шалгалтын 5 сарын 15 хүртэл бүртгэж авахгүй 5 сарын 9 хүртэл. Тэгэхээр тэр хооронд болно. Ингээд хаачихгүй гэсэн. 3 сарын 4-өөс аваад хаачихгүй гэсэн. За тэгэнгүүт энэ хянагч багш дээр цалин олгохдох уу? Хянагч багшийн өдөр ажиллах гэдэг шүү дээ. Тийм. Хянагч багш дээр цалин олгогдно. 2 хувилбар ярьж байгаа. Хянагч багш маань нэг удаагийн шалгалтыг гээд авсан одоо шалгалтынх нь юун дээр ингээд нэг юм тодорхой нэгдүн байх уу? Эсвэл одоо суралцагчийнх нь тухайн одоо шалгалтанд оролцсон суралцагчийнх нь тоогоор нь яг уу гэдэг нэг юм юу. Гэтэ энийг ингээд боловсролын үнэлгээний төвөөс илүү нарийн ярих юм шиг байна лээ. Тэгэхээр би одоохондоо энэ дэр эцлээгүй учраас шууд хэлж чадахгүй байна. Ямар ч байсан хянагч багш дээр цалин өгнө. За тэгвэл хянагч багш нэг өдөрт нэг хянагч багш бүтэн ажиллаж явбал болохгүй. Эсвэл хянагч багшийн тоог заасан байгаа болов. Тэгээд нэмэлт шалгалт аваад эхлэнгүүт дахиад нэг QR код уншуулад эсрэний материал хэвлэж гаргана гэж штэ. Хэвлээд дахиад наадах, хэвлээ дахиад нөгөө хүүхдүүчийн хэвсэн материалыг аваад дахиад сканердад явуулахаар хугацаа амжих уу? Дахиад засагч багш нар чинь засалтаа хийхдээ тэр сканерцсан материал чинь зарим нь бүдэг гарна, юу гарна. Тэрнээс нь хамаарат засахад асуудалтай биш. Тэрний хооронд асуудалтай биш үү? Тэрний хооронд шууд битүүмжлээд давжиж өгч боловсролын үнэлгээний давжиж өгч болохгүй юм болов уу? Ер нь шалгалтын эсээгээ сканердж явуулна. Дахиад бичснийг нь одоо шуудангаар битүүмжилж явуулна гэсэн. Дахиж бас явуулах юм уу? Явуулна гэсэн шүү. Тэгвэл тэгж 2 3 ажилласан нэг байвал яа гэвэл цаашаа нэг бас уламжлаад өгвөл тээ. Тэгвэл нэг бүрчлээд 40 50 хүүхдийн слайд юг өдөрт бараг 80 хүүхдний зэрэг орж таарна гэсэн. Тэрийг нэг бүрчлэн сканердад явуулж яснаас хааштай битүүмжлэл монгол шуудангаар явуулах юм чи нэг бүрчлээ. Багш нарт ч амар болов гэж бас бодож байна. Тийм ээ тийм. За ойлголоо. Ер нь бол бас нэг сканерийнхаа бүдгэн татахгүй байх талаас нь бас хэдүүлээ анхаарах хэрэгтэй болох. Харин тэгээд нэмээд бас хурдан хэвлэх юун дээр бас анхаарах хэрэг гарч байна тий. Хянагч багш хязгаараа гэвэл бас бүтэхгүй болж ачаалаа багч гэсэн. Юмаа хэвлэхгүй хүүхдүүдэд хянах уу гэдэг асуудал гарч ирж байгааз. Тэгэхээр хянагч багштай хэд байх вэ гэдэг нь бас тодруулаад хэлжүүл бид нар төсөөлөө. Хянагч багшийн тоог бол хэдүүлээ ер нь 25 хүүхд тутамд нэг. Тэгээд одоо жишээ нь бол 2 хянагч байсан дээр болчих жоох байхгүй тий. Тэгэхээр энийгээ бол хэдүүлээ тоон дээр нь баримжуулаад 25 хүүхдэд нэг хянагч байхаар 25-аас ихтгэл юм бол 2 хянагч тавиулаад ингээд явуулнаа. Тэгж байна. За тэгэнгүүт анги болгонд камер 4 болгонгоос камер гэдэг зөвлөмж дээрээ байсан л да. Тэгэнгүүт одоо камеруудын бичлэг чи ер нь бол 7-оос 14 хоног хадгалагдаж байгаа шүү дээ. Шалгалт маань баг 2 сарын хугацаанд үргэлжилж байгаа. Тэгэхээр 14 хоног болсон болоод хаардан дээрээ буулгаж явуулах юм болов яах юм бол. Чинь бол нэг тухайн хагасныхаа өдөрт 2 ээлж яваад дуусчих байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг тэр яг тэр шалгалтынхаа бичлэгийг тэр дор нь ер нь атач гэж илгээхээр зөвлөнө. Хаардан дээр зохицуулж явуулж явах. За хэдэн удаа вэ? Нэг хүүхэд унлаад хэдэн удаа вэ? 5 сарын 9 хүртэлх шалгалтанд хэдэн удаа орж амжихаар байна. Тэр тоогоороо орж болно. Одоо 1 юм 2 гэж хязгаарлаагүй. Гэхдээ эсэний маань хариу бүтдээр уншигдаад очих хүртэл хугацаа орно шүү дээ. Тэгэхээр 14 хоног гэсэн. 14-өөс 14 хоног ч юм уу байх бах. Тэгэхээр дүн гарчвал юм бол шалгалт өснөөс хойш нэг 14 хоногийн дараа ч юм уу 1 сар дотроо ядаж гарчих юм бол дараагийн шалгалтандаа бүртгүүлээд ингээд орж байна. За тэгэнгүүт одоо нөгөө нэг шалгалтаа унлаа гэхээр дахиад өгөхдөө дахиж 20,000 төгрөгийн хураамж төлөх үү? Тийм. Одоо энэ дээр бол хянагч багш ажиллаж байгаа те ингээд зарлууд үүсэж байгаа. Шинэ даалгаврууд ирж байгаа гэдэг ингээд цаана нь ингээд зөндөө зардлууд ингээд явж байгаа учраас авна л гэж ирж илээ. За ойлголоо баярлалаа. За энэ бүхэн яг эцсийн байдлаар албан ёсоор боловсролын үнэлгээний төв маш сайн мэдээлэл өгж мэдээлнэ. Би бол одоо та нартай
ямар ч хэлсэн нэг системийн бэлэн байдлыг хангах хүрээнд одоо яригдж байгаа одоо цаг үеийн мэдээллүүдийг хүргэж байгаа гэдгийг таад маань бас зөвөр ойлгоорой. За дараагийн гар өргөсөн хүн. За түрүүний багшийн ярьж байгаа дээрээс сонсоход бол сүүлийн сканерын хүчин чадал гайгүй болсон юм чи ер нь бол дорн л уншдаг болсон шүү дээ. Тэгэхээр гайгүй бол гэж бодоод байх. Сканер тал дээр бол нэг асуултыг саяны багш асуучлаа. Шалгалт унтсан өгөө дараагийн шалгалтанд дахин орохдоо 20,000 төгрөг төлөөл авах юм байна тий. Тийм биз. Дараагийн нэг асуулт нь энэ хянагч багш нар өөрийн сургуулийн багш нар зогсоод авах юм бол одоо мэдээллийн технологийн одоо мэдлэг чадвар сайтай багш гэж юм. Тэгэхээр өөр сургуулиас багш ирж хянагч багш хийх юм бол ямар зохицуулт байгаа бол өөрийн сургуулийн багшийг тавьчих юм бол яах вэ? Энийг бол нэг за нэгэн сургуультай сум өдөр дээр бол ингээд өөр сургуулиас ингээд зардал мөнгө зараад ингээд очиход бол хэцүү учраас өөрийн сургуулийн багш нар нь байж болно гэсэн. Олон одоо Өвөр Хангай аймгийн төвийн одоо хэд хэдэн сургууль байгаа учраас сургуулийн удирдлагууд одоо хяналтын багийнхан маань найдвартай байдлаа бодоод өөр сургуулийн багш нарыг томилж ажиллуулах хэвээр бас тэр нь бол нээлттэй. Ер нь бол ингээ хатуу хоригдсан юм бол байхгүйгээр яригдчихсэн. Тэгээд боловсролын үнэлгээний төв яг энийг бол нарийн тайдад эцэлж хэлэх байхаа. Би бас ингээд шууд хамаагүй хэлж бас чадахгүй байгаад. Ер нь бол тиймэрхүү юмуд яригдчихсэн. За. Энэ үеийн шалгалт маань нэг удаа биш, олон удаа байгаа учраас нэг томилтын зардлууд их гарахаар байгаад байгаа. Тэгэхээр сум хооронд ч юм уу, баг хооронд, сургууль хооронд одоо аслагдсан газруудад бол жоохон төвхтэй байдал үүсгэр юм билээ. За нэмцэрэн захирал болцсноо тий. За Батсайхан оюунлаг сургуулиас болчихж байгаа юм тий. За тийм хоёулын сургууль. За нэг техник хангалтын талаас нь бас нэг хэдэн асуудал тодруулъя. За мэдээч хэрэг энэ шалгалтыг одоо энэ шалгалтын ажилтныг хэдэн үе шаттайгаар явуулахаар цаанаас заавар авсан байна. Одоо тухайлбал танай програм хангалтын тодорхой хэмжээ туршигдсан байх хэрэгтэй. Хангалтын төвшөнд энэ улсын хэмжээнд авах эрх нэгдэх хэрэгтэй шүү дээ. Энэ зүйлийг хийсэн юм уу? За. Болцнуудын асуулт нь? Эхний нэгдүгээр асуулт. Дахиад асуулт байна. За эхний асуултанд одоо хариулж байгаа тийм. За 3 сарын 7 гэхэд боловсролын үнэл одоо бид нар болохоор сервис солилцоогоо боловсролын үнэлгээнийхээ системтэй солилцоод ингээд хөгжүүлэлтийн туршилтууд маань бол одоо нэг сая нэгдгээс эхлээ хийгдэд явж байгаа. За тэгээд яг суралцагч талаас шалгалт өгөх туршилтыг болохоор 3 сарын 7 гэхэд бэлэн байлгах үүрэг авсан бид нар. Тэгэхээр 3 сарын 7 чи хагассан өдөр байгаад байгаа юм. Тэгэхээр 3 сарын 7 бид нэр суралцагч талаас шалгалт өгөхөд ямар нэгэн асуудал байна уу, байхгүй юу, засах шаардлага байна уу гэдэг туршилтуудыг бид нэр хийгээд сургууль маань сургуулийнхаа суралцагчдыг бас ингэж бидний бэлдсэн систем рүү хандуулаад шалгалт өгч үзээд одоо жишг ийм тестүүд орж ирнэ гэсэн боловсролын үнэлгээнээс тэрийг бол бид нэр тангаж өгнө гэсэн. За тэгэхээр тэрний дагуу суралцагч маань шалгалт өгж турших одоо өдөр нь болохоор сургууль талаасаа 3 сарын 9-өөс 13-ны өдрүүдэд бол нээлттэй байна. Тэгээд 3 сарын 14 гэхэд жинхэнэ шалгалт эхэлнэ. За 3 сарын 14-нд бүх сургууль маань бол ингээд перх гээд бүгд ингээд ачааллуулаад орж ирэх бол албагүй. 3 сарын 14, 21, 28 гээд арын өдрүүд рүү бас аюулгүй байдлаа бодоод суралцагчдынхаа тооны нөгөө анги техникийн хуваар хүртээмжээс хамаарат ингээд сургууль маань бол тэр шалгалт авах өдрүүдийн алхамд нь ч одоо шалгалтуудыг бол зохион байгуулах боломжтой. Ийм байна. За ойлголоо. Баярлалаа. Мөрөн тэгээд энэ бол одоо би үндсэндээ яг таны ярианаас ойлголоо. Энэ бол одоо тодорхой хэмжээгээр туршилт хийгээд баталгаажсан зүйл байхгүй. Одоо эхний удаад бид нар одоо улсын хэмжээнд туршилтанд орж байгаа юм байна гэж ойлголоо. Зөв үү? Ер нь тэгж л юм л та. Манай яамны бодлогч нэ сүүлүүд ийм л болчиход байгаа. За энийг дагаад яагаад гэвэл маш их шудраг бос зүйлүүд маш их дагалдана. Одоо жишээлбэл төхөөрөмжөөр дамжуулж тусламж авах сувгуудаа хаасан тань. Тэр байдлыг хангасан уу? Одоо шалгалтын одоо асуултыг бол бид нэр өөр дөрөө огт хадгалахгүй.
тэр хамаагүй Хэмжээс дамжуулалтаар явж байгаа байхгүй юу? асуудал ихлээр ойлгомоор байна. Аа. Төхөөрөмжөөр дамжуул тусламж авах сувгуудыг хэрхэн хаасан бэ? Ямар нэгэн шалгалт өгч байхад дахин нэмэлт тусламж пунктуудыг нээх, тийм ээ? Нээх, ашиглах, одоо гарууд сэргэлэх барих гэдэргээд камерт орохгүй, хяналтанд орохгүй, янз бүрийн сувгууд асар их үйдэг байхгүй юу? Энэ талын хамгаалтууд хийгдсэн үйл явсан. Тийм. Тэрийг болохоор шалгалтын систем маань өөр дээрээ одоо нэмэлт таб нээх юм бол одоо шалгалтын систем маань төгжигдэхтэй тийм одоо боломжит хувилбаруудыг бол хөгжүүлсэн дээр тусгаад ажиллаад явж байгаа гэж. За болж байгаа. За тэгвэл болж шүү. За тэрээс гадна яг энэ нөгөө шинэ ажил учраас энэ туршилтын шахуу ажил учраас энийг дагаад янз бүрийн зөрчлүүд их гарч ирнэ, маргаанууд их гарч ирнэ. Тэгэхээр ямар үед ямар арга хэмжээ авах вэ гэдгийг алгоритм болгоод ингээ журмалчихсан тийм одоо журам гаргасан уу? За боловсролын үнэлгээний төвөөс яг энэ одоо процесс дээр бол удирдамжаар хангаж ажиллаж байгаа. Удирдамж нь ерөнхийдөө төсөл явж байгаа шүү гэлээ. Тэгээд маргааш одоо бүх сургуулиуд руу мэдээлэл өгнөсөн боловсролын үнэлгээний төв. Тийм үү. Тэгээд хянагч багш нар болон сургууль дээр энэ шалгалт зохион байгуулах багийг шорох сургалтууд бас явагдана гэж хэлээ. Тийм үү. За энийг дагаад их маргаан гарч ирчихвэл бид нар яагаад вэ? Яагаад вэ? Шалгалт их шодрог хүртээмжтэй болохгүй бол шалгалт нэрсэхгүй болчих гээд байдаг байхгүй. Энэ талаас нь асуусан. За баярлалаа. Баярлалаа. За Зул Эрдэнэ Ганбат. Зул Эрдэнэ Ганбат гараар өгсөн байна те. Та асуух уу? За Зул Эрдэнэ Ганбат гүш маань хариулахгүй байгаа дээ. За төр дараагийнх нь Дарима Түмэн Жаргал. За надад нэг 2-3 асуулт байна. Одоо хүүхэд хэдэн ч удаа орж болно, хугацаанд багтаж байгаа бол гэж штэ тий. Энэ нь заавал сургууль дээр орох ёстой болж таарч байна тий. Одоо жишээ нь манайх энэ 2 хагас сайныг сонгоод 2 удаа зохион байгуулъя гэхэд манай дээр унсан хүүхэд дараагийн орох шанс нь 1 шанстай гэсэн юм утгатай юу? Зөв тий. За энийг нэг тодруулаадах юм. Дээрээс нь түрүүн тэр одоо ер нь бол энэ ингээд ийм туршилтын шалгалт маань одоо бид нар бас анхны жилд ингэж анх туршиж баж байгаа юм байна гэж ойлголоо. Тэгэхээр тий. Хугацааны хувьд үнэхээр шахуу юм байна. Тэгээд одоо тоногт хөрөмжөөр туршиж үзнэ гэж юм, системээ туршиж үзнэ гэж юм. Тэгснээ хяналт хийх багш нарт сургалт орно гэж юм. Энэ ингээд хугацаанд боломжтой зүйл юм уу? Та нар ер нь төлөвлөсөн юм уу? Тэрийг бас мэдмээр байна. Захим шалгалтын дээр бол маш их тооцоолоогүй эрсдлүүд их үүсээд байдаг. Ялангуяа e-school дээр бол багш нар ингээл улирлын эцсээр дүүн гаргаж чахтаа л одоо e-school гацчлаач гэдэг юм уу те ингээд систем орохгүй байх гэдэг юм уу. Ер нь нэлийн асуудлууд үүсээд байдаг. Тэгээ буцаад e-school руу холбогдохоор манайх сайжруулалт хийж гин, засж гин гэдэг юм уу иймэрхүү хариутай. За тэгээ сайжруулаад 1 хоногийн ч юм уу эсвэл ингээд нэг одоо өдрийн талыг ч юм ингээ авах тохиолдол зөндөө. Тэгээ яг ийм чухал шалгалтын үед тийм асуудлууд үүсээд байх үе. Энэ юу нь яг хэр оновчтой шийдэх юм болоо гэж бодогдоод байна л та. За ерөнхийдөө нэг багш нарыг сургах одоо удирдамжаар хангах зохион байгуулалт талын ажлыг бол одоо боловсролын үнэлгээний төвөөс илүү их хариуцаад сургуулиудаа чиглэл өгөөд ингээ явж байгаа. За e-school талаасаа бол мэдээж системийн бэлэн байдал, аюулгүй найдвартай ажиллагаа хангах зорилгоор за дээрэс нь сургууль дээр яг шалгалтыг хянаж ажиллах одоо ажилтнаагаа илүү их одоо техник хэрэгслийн бэлэн байдлаа хангаж ажиллах, одоо ойлголцох, нэгдсэн ойлголттой болох за тэгээ системийн одоо хөгжүүлэлттэй хариуцаад ингээ явж байгаа. За тэгээ энэ дээр бол мэдээж өндөр хариуцлага хүлээгээд гэрээгээ байгуулад хариуцлага хүлээгээд ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр энэ дээр бол одоо яг хөө гинтийн юм болцсохгүй эрсдлээ тооцсон юм уу? Гэл хүүхд хийж хаад дундаасаа гарцсан байдаг. Гэл хүүхд ч хохирол 1 удаа өгсөн шалгалтаа 2 болгочих юм уу те? Ингээд ажлыг хөндрүүлээд хүүхдүүд бас цаг хугацааны үед юм төвхтэй байдал үүсгэж юм гарах үйл гэж болгоомжуулж асууж байгаа юм.
За системийн хувьд бол одоо бид нэр Баянхонгор аймаг, Сүхбаатар аймагуд дээр бол боловсролын газраас нэгдсэн ийм шалгалтуудыг бол зохион байгуулад нэг ээлжиндээ 7,000 суралцагч одоо ороод ингээд шалгалтуудаа бол ингээд аваад систем бол ямар ч хэлсэн дэжгүй залтгүйгээр ингээд шалгалтууд бол явж байгаа ийм туршлагууд бол биднэрт байгаа. За тэгэхээр мэдээж одоо ийм юмнуудыг бол тооцоод сервер тоног төхөөрөмжүүдээ илүү их өргөдөхтэй энэ талын бол бид нар хариуцаад ажиллана. Тэгээ бас нэг юм түрүүн бас нэг хөш хэлжсэн. Эсэг сканертад явуулах юм байна. Тэгснэ дахиад цаасаар ингээд авах юм байна. Тэгээ цахимаар авч байгаа утга нь яг юу юм болоо? Яг тэгээ нэг юм хоёр ингээд баг. За боловсролын үнэлгээний төвөөс болохоор ер нь бол яг энэ зохион байгуулалтыг биднээс захиалаад хийлгэж байгаа. Тэгэхээр эсэгээ бол манай цахимаар авж байгаа нь бол хянач багш нартай амар хялбар гэдэг үүднээсээ авж байгаа. За цаасаар авж байгаа нь бол одоо багшийн хэлсэн тохиолдлоор бүтгэн авагдсан байдаг ч юм уу те. Тэр тохиолдолд цаасан их хувийг харах дээрэс нь энэ маань ингээд архив болж шалгалтын төв дээр үлдэх ёстой ийм одоо бас ач холбогдлууд байх шиг байлээ. За хамгийн сүүлийн нэгсэн. Хагасын өдрийг сонгоод нэг хагас сайндаа 2 удаагийн 2 ээлжирэл орохоор байх уу тий? 3 ээлжир ч юм уу төлөвлөх боломжтой. Ерөн зүгээр энэ ээлжийн тоог зааж байгаа юм болов уу? Тийм, ээлжийн тоог зааж байгаа. Ээлжийн тоо нь болохоор 10 цагаас 14 цагаас гээд 2 ээлж байхаар 80 минут гараад. За баярлалаа. За цогцгийн хувьд сургууль. За сайн байна уу. Нэг хоёр зүйл тодруулаад одоо өнгөрсөн жил болохоор журмаар 12 дугаар ангийн хүүхдүүд төлбөр төлөхгүйс энэ жил төлөх үү? Нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт энэ 10 дугаар ангийн хүүхдүүд энэ жил өгөх үү? Журам нараа өөр байгаад байсан. 28 онд арай өөр журмаар өгөх байсан. Тэгээд 11 дугаар ангийн одоо өнгөрсөн жил тэнцээгүй хүүхдүүд бол өгөөд явж байгаа гэж ойлгож байгаа. За Эмчлийн хувьд 10, 11, 12 гэж аль сурагчид нь өгөх боломжтой. Тэгээд дүн бол өмнө нь бол 2.5 жилээр хадгалагддаг байсан бол одоо бол ингээд нэг хугацаагүйгээр энэ дүн бол байна гэдэг ийм чиглүүлгээд өгч ирсэн. За ер нь бол яг энэтэй холбоотой удирдамж журамтай холбоотой одоо яг ласт одоо эцсийн одоо шийдвэр гарсан мэдээллүүдийг бол маргааш боловсролын үнэлгээний төв илүү хариуцлагатай өгөх байхаа. Яг энэ дээр бол би бас шууд хариулж бас чадахгүй байна. За. Цогцтой болцноо захирлаа. 12 дугаар анги нь бол төлбөрөө төлөөд өгөх юм ээ. Өнгөрсөн жил бол өнгө өгдөг байсан. Боловсролын үнэлгээний төвөөс бидний төгсөх мэдээлэлээр бол 12 дугаар ангийнхан төлбөр гэж ярьжсэн. 20,000 төгрөг төлөх үү? Тэгэхээр журам дээр одоо яг нэг батлагдсан 24 оны А66 дээр бол бас төлбөргүй гэдэг даалт байгаа. Тэгэхээр боловсролын үнэлгээний төвөөс энэ дээр ямар одоо эрх зүйн нөхцөлд гаргаад ингэж байгаа гэдгийг бол та хэдэд өөрсдөө илүү сайн яаж өгөх байхаа. За түмээ. За түмээ. Асуултаа асуух уу та боломжтой байна уу? За бод тусламж асууж яах вэ? За сайн байна уу? Тэмээ төрья. За би нөгөө энэ анги техниктэй зохион байгуулалттай талаар юм асуух гэсэн юм аа. За манайхны хувьд л нөгөө Рамбук бас байж байна. Рамбук. За сөрөн компьютер бас байна. Гэхдээ нөгөө эднэрийг бид нар 1 метр хоорондын хүүхдийн хоорондын зайтай байрлуулна гэх юм нөгөө анги техник эргэж том болгож зайтай болгож гаргах гэхэд бол нэлээд асуудал болно л доо. Тэгэхээр нөгөө тагамдаа авах болох гэдэг. Тэгэхээр тагамдаа авна гэхээр нөгөө бидний мэдээлэл зүй өрөөнүүд маань бол
ерөнхийдөө тоног мэдж байгаа тийм хөвчлэн бид нар ч 30 компьютера баг зэрэгцүүлээд ингээд шахаа тавьчихдаг. Саяын тэр стандарт хэмжээ 20-22 гэдэг маань яг хөө дэлгэц суурин компьютерийн хувьд бол дэлгэцнүүд бол хангагдж байна л да. Гэхдээ том дэлгэцтэй тэгээд дэлгэцүүд маань ойрхон байгаа учраас нэг танхимд бол орох хүүхдийн тоог бол 15-аас гэтрэхгүй байна гэдгийг би сая харлаа ерөнхийдөө. Ягаад гэвэл манайхны одоо 30 компьютертэй байгаа цахим танхимуд бол ерөнхийдөө тийм хоорондын зай ойрхон учраас суурин компьютерийг эргүүлээд том танхимд авч зөөгөөд эргүүлээ янзлана гэх юм бол нэлээд асуудал болно. Нөгөө сүлжээний асуудлаас ахуулаад. Тийм учраас бол ерөн хамгийн багадаа 15 нэг танхимд бол 15-аар орох юм байна гэж харж байна. Тэгээд ерөн бол заавал одоо яах вэ? Нэг танхимд 30-аад хүүхдэд оруулах шаардлагагүй юм байна. Би бол Угаадвал тухайн юугаар алах юм байна. Тийм манайх бол одоо нэг 10 дугаар 12 дугаар ангийн 65 хүүхэд. За 18 11 дугаар ангийн нэг 86 хүүхэд. Ингээд нэг 100-аар 140-д 150 хүүхэд байгаа байхгүй. Тэр энэ олон өдрүүдэд л ингээд хуваагдах юм байна л да. Тэгж авах юм байна те. Тэрнээс гадна нөгөө хянах төвчийн үед ярьлаа те. Хянах төвч гэж. За хянах төвчийн үед яг их тухайн нэг багш байж болно л гэдэг. Яг үндсэндээ бас яг их бид нар нөгөө үнэлгээний юунд явгад мэдээлэл багш нар хамгийн хэрэгцээд болдог байхгүй. Нөгөө танхимын сүлжээний асуудлыг за сургуулийн бүх сүлжээний асуудлыг мэдээлэл багш нар хариуцж идэг. Хийдэг те. За нэг асуудал нэг компьютер одоо сүлжээ унах гэдэг маш олон асуудал болно да. Энэ орондоо ярь зэрэг явж байгаа юм чинь. Тэр бол мэдээлэл багшаар байдаг. Тэгэхээр мэдээлэл багшаар ямар үргэлжтэй ажиллах вэ энэ дэр? Тэрийг бас тодорхой хэлж өгөөрэй. Заавал одоо яах вэ? Хянагч хүн өөр өгч явах хэрэгтэй юм уу? Эсвэл мэдээлэл багш нар байх юм уу? Ямар байх вэ? Боловсролын үндэсний төвөөс биднэрт зөвлөсөн зөвлөмж бол хянагч багшийг ер нь мэдээлэл багшаар тавьчвал их оновчтой л гэж яриад байгаа. Тэгээд талан мөнгөний асуудал ярьж байгаа учраас нэг шалгалтын төв дээр ингээд мэдээлэл багш нь өөрөө ингээд хянаад тэгээд тэр хянагч багшийг бас ингээд 4 камер одоо ингээд анги танхимын камержуулалт шууд дамжуулалтын хяналт ингээд олон одоо хяналтын одоо нөхцөлийг бүрдүүлж байгаа учраас нэг хянагч бол байж болно тэр нь мэдээлэл багш байж болно гэж байна. За тэгэнгүүт одоо 25-аас илүү олон хүүхэдтэй байгаад ирэхээр нэг хянагч маань ингээд хүрлцэхгүй болж эхэлнэ. Тэгэхээр тэн дээр бол 2 хүн, нэг нь бол одоо сургалтын менежерч гэдэг юм уу, эсвэл өөр мэргэжлийн IT бас ур чадвар боломжийн тийм багш байгаа. Дахиад нэг мэдээлэл зүйн багштайгаа ингээд 25-аас дээш хүүхдүүдээр бол ингээд хоёулаа ажиллах эдэр байдлаар ингээд зохион байгуулалт бол хийж болно. За тэгээд компьютерийн сургалтчийг ер нь 1-2 метрийн зай хооронд байлгаад байгаа нь болохоор нэгнийхэн дэлгэцийг харуулахгүй байх гэдэг зорилготой бас нөгөө талаасаа нэгэндээ саад болохгүй байх гэдэг бас энэ зорилготойгоор төлж байгаа байх гэж би яг ачлал бүтэл бодож байна. Гэхдээ яг энэ тал дээр бол ингээд ер нь ингэрээ тэгэрээ гэдэг зөвлөмжүүдийг боловсролын үнэлгээний төвийнхэн маань хянагч багш нарт өгөх сургалтынхаа үеэр илүү их сайн тодорхой оновчтой зөвлөж өгнө гэсэн ийм цаг байгаа учраас бас тэн дээрээс илүү тодорхой мэдлэг баг. Хуучин би бол одоо бас нэг багшийн мэргэжилт дэвшлэх институт байхдаа багшаар ажиллахын шалгалтуудыг бол зохион байгуулж исэн. Тэгэхэд бол манай нэг боловсролын газрууд маань зохион байгуулждаг байсан. Тэгээд ер нь бол тэн дээр бас ингээд яг ийм тохиолдолд бол нөгөө дэлгэцийг харуулахгүйгээр дунд нь ийм таславчиг картон цаасмаас ингээ ашиглаад ингээ бас айтайхан тогтоолждаг байсан. Тэгээд энийг нэг боловсролын үнэлгээний төвийн хянагч багш нарлаа өгөх чиглүүлэг сургаалт мэдээлэл дээр илүү их наривчлаад ингээд аргуудыг гаргаж ирвэл болох хаа гэж бодож байна. Баярлалаа. За баярлалаа танд. За түмээ. байна агшаа. Ерөнхийдөө бас миний асууж ирсэн асуултуудыг ерөнхийдөө багш нар алдар бүгдээр асуучлаа. Тэгээ энэ дээр бас нэг ганц нэг хүсэлт хэлмээр байгаа. Тухайн өдөр нөгөө шалгалт авах өдөр нөгөө 2 ээлжийн хуваараар авна гэдэг байгаа штэ. Тэгэхээр нөгөө хүүхдийн тоондоо тааруулаад ерөнхийдөө нөгөө хагас эдэр гэдэг утгаар нь энийг нөгөө утассан хэлбэрээр 3-4 одоо тий 3-4 ээлжээр ингэж авах боломж байгаа юу гэж ингээд санал тавих гээд байгаа. Ягаад тэгэхээр энэ чинь нөгөө амралтын өдөр
Тэр болгоно нөгөө багш нарыгаа ингээд одоо нэг 4 сар гэж ерөнхийдөө бас хүүхдүүд маань шалгашуулъя гэнэ тэргээл өчнөө юу тавцж байгаа учраас бас ингээд бас нэг өдөр бас 3-4 хэлж ирээ бас арай нөгөө юу ачих юм бол богиносгсон ачаал тийм богиносгсон байдлаар авах юм болов гэж явуулах болов зүгээр юм болов гэж бодож ин. Гэхдээ таад манаас өөрсдөө тий цаашаа санал бүтэлтэй явуулаад бас ярилцсанэстэй тий. Өөр зүйл ахгүй нөө би ерөөхдөө бас сонсчлаа. За баярлалаа баярлалаа танд. Ер нь бол нэг 3 болох гэж яг цагийн боломж бол бас байхын хувьд байгаад байгаа юм тий. Нэг шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут гэхээр боломжийн хувьд бол байхгүй юм байхгүй. Гэхдээ өдөр бол яг нэг LMS компаниудтайгаа боловсролын үнэлгээний төв ярилцаал 2 гэж тохирсон. Тэр нь бас нэг цаана тэр сэдвийн нөөц өдрөөсөө бас хамаарж байгаа юм болов уу гэж би ойлгосон. Гэхдээ энийг бол хэдүүлээ аль талаасаа боловсролын үнэлгээний төвдөө саналаа бол хөргөөлье. Тэгээд боловсролын үнэлгээний төвийнх нь манайд эцлээд шийдвэрийг гаргаж өгөх юм байна. За баярлалаа. За хоёрын очир Батбүрүү. Сайн байна уу? За хүүхдүүд нөгөө нэг жишээ нь 3 сарын 14-нд 10 цагаас шалгалт өгье гэх хүүхдүүд 100 хүүхд сонгочих тий. Тэгээд 100 хүүхдийгээ сонгочингууд манайд одоо нэг багшид хянагч багшид 25 хүүхд гэж байгаа юм чинь 100 хүүхд сонгочоор манайд дээр тэр өдрийн 10 цагаас 4 хянагч багш хэрэг болж байгаа. Тий. Тэгэхээр би одоо энэ хянагч багшаа 4 гэд жишээ нь бүртгүүлчих болох уу? Болно. Гэхдээ танах нөгөө шалгалтынхаа төвийн суудлыг 100 гэж бүгэлж байгаа тохиолдолд 4 хянагч. Тийм асуудал үүсэх одоо боломжтой болчиход байна шүү дээ. Тэгэхээр бид нөгөө нэг одоо танаад судалгаагаа өгөхдөө хянагч багшаа 4-өөр бүртгүүлж болох уу? Тэгэхээр 4 хянагч багшийг одоо цалинжуулах хэрэг гарч ийн гэсэн үг байхгүй юу? Болно. Энд чинь ер нь бол ялгаагүй шүү дээ. Ингээд энэ хүмүүс 25-25-аар нь 4 удаа авбал тэр цалингаа авна тий. Нэг ээлжээр нэг зэрэг 4 байх юм бол нэг хүн 4 удаагийн шалгалтын цалин биш 4 хүн нэг удаагийн цалингаа авна гэд энэ бол нэг тийм санхүүгийн хувьд нэг айхтар тийм зөрүүтэй зүйл юм бүртгүүлчих болох юм байна дээ. За тийм гайгүй сургуулиуд маань ер нь ажлын ачаалал тооцоод ингээд бөөмөнд нь авъя гэсэн хандлагууд бас байх шиг байна. Энэ бол боломжтой. Ер нь бол яг ингэж 100 хүүхдийг зэрэг аваад 4 хянагчтай байх гэж байгаа бол таад маань нэмээд нэг мэдээлэл технологийн тустай ажилтнтай ч байж өрнө болно шүү та. За өөр гар оргсон хүн үлдсэнгүү тийм ээ. За би гар оргсон дөө. За. Байна санаа илчүү. Ихрээрээ та хэлээ. За. Манайх сая судалгаагаа бол яг уг нь бол зүүн компьютер бол гарах боломжтой ноутбук. Тэгээд сая заавал нөгөө 1 метрийн зайтай гэх юм бол мэдээлэл зүүн танхим бол шууд автоматар хасагдаад өөр танхим дээр л хийх шаардлага үүсэж байна л да. Тэгээд ирэхээр 10-11 дугаар ангийнхнагаа бол 2 удаагийн хагасаа өдөр 2 ээлживэл авах болж явах шиг байна. Тэгээд энэ дээр одоо хуучин бол яг боловсролын газар зохион байгуулад нэгдсэн хяналттай зохион байгуулагчтай байсан шүү дээ. Одоо тэгэхээр сургуулийн менежер захирал 2 бол бас тухайн хагасаа өдрүүдэд ажиллаж таарал та. Тэгэхээр нөгөө хянагч багш маань ажлынхаа үсгийг аваад ажиллаж байгаа юм чинь ингээд шууд хянагч багштай орхих хэцүү. Сургуулийн менежер захирал 2 бас ажлын хөлс мөлсийг яах юм бол энэ талаар та хэд нь бас ярилцсан юм байна юу? Дээрээс нь та сая бас хэлж нэг ангид олон хүүхэд оруулсан ч цөөн хүүхэд оруулсан ч би энэс нь нууцлалыг хамгаалаад таславч маславч хийдэг гэдэг. Одоо орчин үед тийм зүйлийг бол бүр байлгамааргүй л биш. Тэгэхээр даалгаврын сангийн чинь нөөц хангалттай байх боломжтой байгаа юу? Хэр нөөцтэй байгаа? Одоо наад чинь 3 сарын 14-өөс эхлээд 7-8-9 ээлж байсан нь баг. Тэгээд орохоор тэр хооронд даалгаврууд авах сүүлд орсон хүүхдүүдэд ашигтай байх боломж хувилбар хараад ирж байгаа юм шүү. Дээрээс нь манай аймаг бас энэ намар хөндлөгийн шалгалт авсан л да энэ санаа системээр. Тэгэнгүүт нөгөө нэг ангид 36 хүүхэд сууж байгаа шалгалт өгөхөд ядаж хариулт нь рандомор ирэхгүй, асуулт нь рандомор ирэхгүй байгаа хгүй. Тэгэхээр хуулах боломж бол маш их л бийтгэл юм байлээ. Тэг хүүхдүүд чинь цахимаар учраас
Яаж 40 минутын даалгаврыг бол нэг 10 минутанд л бөглөд хийгээд зарим нэг нь бол тэгээд шууд илгээх жишээний. Уг нь бол бид нар энэ монгол хэл бичгийн шалгалтаар чинь 11 12 дугаар ангийнханд элтийн шалгалт гэж яг ямар болдгийг тухайн хүүхдүүдэд нэлээ мессеж өгөхөөр бас нэг зарим нэг ухаарах боломжтой дээшээс хэл авахар хүүхдүүд байдаг шүү дээ. Тиймэрхүү хүүхдүүд энэ төр их боломжийг нээж өгдөг том шалгалт гэж үзэж байгаа шүү дээ. Одоо ингээд яг та эдийн танилцуулж байгаа ч гэдэг юм уу хүмүүс ингээд асууж байгаа юунаас харахад бол 10 11 дугаар ангийнхны нэг монгол хэлний шалгалтанд хүчээр тэнцвүүлэх хэл арга хэмжээ аваад байгаа юм шиг надад санагдчихээн. Дээрээс нь өмнө нас төлбөргүй байж байгаа. Одоо энэ жилийн шалгалт 20,000 төгрөг гэдэг бол бас нэлээд өндөр төлбөртэй л байна. Тэгээд дүн гарч амжих юм бол шалгалтын хугацаа дуустал дахин орох боломжтой ч гэдэг юм. Энэ байдлыг харахаар энийг ер нь заавал зохион байгуулах шаардлага байгаа ч юм уу, ч юм уу нөгөө хяналт нөгөө эсэлтийн ерхий шалгалт гэдэг мессежийг өгөх маш том боломж гэж сургуулиуд болон сургуулийн ахлах менежер тэгж л харж ирсэн да. Одоо бол тэгж харагдахааргүй л нэг цаг аргацаас хүүхэд болгон орох болцсон юм шиг л шалгалт болгоцсон байж шүү дээ. Тэгэхээр надад бол наадах чи бас энэ зохион байгуулаад хүч өгөөд ах бас шаардлага байхгүй юм шиг бас санагдчихээн. Тэгээд даалгаврын тохирц одоо хэр нөөцтэй байгаа. Аль болох 3 сарын хугацаанд шахаж 4 сарда шалгалтаа яачгаа 5 сарда 2 удаагийнх нь боломжийг нээж одоо 2 дахь шалгалтанд оруулдаг ч юм уу. Ийм байдалтай байхгүй л надад бол зохион байгуулалтын хувьд бол нэлийн тархаа бутархаа хянахын одоо манай аймгийн төв дээр гэхэд боловсролын газрын мэргэжилтэд яг ирээд хянах боломжтой байх. Бид нар ч гэсэн өөрснөө нөгөө хяналтаар ээжтэр ажиллаж байсан учраас хий чинь. Суманд одоо тэр хол байгаа газруудыг хянах уу? Тэнд байгаа хүүхдүүд 600 700 та оноотой тэнцдэг. Энд байгаа хүүхдүүд өнгөн данга 300 400 та тэнцэх алийг тэрх үүсэхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар зарим нэг сургууль нь одоо бодлогоо хараад хүүхдүүдэд бүгдийг тэнцүүлээгээд сул хаягмаар камерыг хэдийгээр та нар дандаа ингээ авъяг авдаг боловч камерын хяналтыг хизээ шалгаж үздэг л байхгүй. Тэр байтугай саяны энэ өвлийн одоо газар зүй биологийн олимпиадууд гэж онлайнаар болсон бүгдээр нэгэн зэрэг болоход 2 удаагийн ажил алдаад энэ чинь сургуулийн төлөвлөгөөт ажлуудыг маш ихээр хойшлуулж байгаа байхгүй юу. Одоо тэгэхээр бид нар хагасанд аль болох багш нарыг дуудаж ажиллахгүй байж хат ээш гээл одоо энэ ядчил 2-7 хоногийн ажлыг менежерийн хувь захирлын хувьд ингээд бас давхар ажил болгоод тэгээ энэ үр дүнтэй байх уугүй юу гэдэг өмнө туршаагүй байгаа учраас нэлээд эрсдэлтэй санагдчихээн да. Ер нь зохион байгуулалтад та хэд нэлээд цааш нь бас хэлж энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй бол надад тэр зохион байгуулалтын шаардлага байхгүй ч юм уу гэж хармаар л юм бэ. Яг хянагч багштай мэдээллийн өгчхөд ойлголоо. Би мэдчихээ. Ярилцсан асуудлуудыг л таадад хэлж байгаа шүү за. Тэгэхээр боловсролын үлгэний төв энэ дээр бол илүү хариуцлагатай, илүү одоо албан юмудаа ярих байхаа. Тэгээ миний одоо тэндээс ярилцсан одоо юмудаас энэтэй холбоотой хариултыг хэлэхэд ер нь бол нэг шалгалтын хувилбаруудыг бол ингээд хангалттай гаргаж өгнө боловсролын үнэлгээний төв. За одоо 30 хүүхэдтэй шалгалтын одоо танхимд шалгалт зохион байгуулахад боловсролын үнэлгээний төвөөс ирэх одоо хувилбарын тоол нэг 30-нд нь өөрөөр хувилбар бол өгж бас арай чадахгүй бах. Гэхдээ ямар ч байсан 30-аас арай цөөхөн шалгалтын хувилбарыг бол нэг удаагийн шалгалт нь одоо яг ингээд 14-ний 10 цагийн шалгалтанд бол одоо 30 хүүхэдтэй анги танхимд ирж байгаа шалгалтын хувилбар бол зэрэгцээ сууж байгаа хүүхдүүд ижлэхэн даалгавар ирэхгүй 30-аас арай цөөхөн нэг 10 ч юм уу 20 ч юм уу тийм хувилбарууд бол ингээд ирнэ гэдгийг бол хэлсэн. Тэгэхээр ер нь бол зэрэгцээ сууж байгаа хоёр хүүхдэд бол ижлэхэн даалгавар бол ерөөсөө байхгүй байх боломжийг бол бүрдүүлж байгаа. За тэгээд анги танхимд юу болоод ингээд найрлаад багш нь хүүхдүүдтэйгээ илбээд хийчүүл яах юм бэ гэдэг багшийн санал бол зүйтэй. Тэгэхээр энэ дээр бол бид нөгөө шууд real time шалгалтын процессыг харах хянах боломжийг бол бүрдүүлнэ. Тэгээ энэ дээр болохоор эхний ээлжинд одоо систем одоо маш богино хугацааны даалгаварт бид нар системийг хийж байгаа учраас эхний ээлжийн шалгалтуудыг бол хэвдүүлээ Google Meet дээр хянагч багштайгаа онлайн холболт хийгээд ингээд танхимын камер болон аудио бичлэгийг нээгээд ингээд танхимуудын одоо ерөнхий процессыг бол боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн болон манай e-school-ийн нэвтрүүлэлтийн мэргэжилтнүүд
За тэгээд одоо сургуулийн захирал одоо боловсролын газрын мэргэжилтнүүд бол ингээд хянах боломжийг бол бүрдүүлж ажиллана. А энэ одоо Google Meet хяналтаас гадна дахиад шалгуулагч болгон дээр одоо ямар нэгэн гомдол ирэх юм бол тэрийг хянах боломж бүрдүүлэх зорилгоор тусдаа ийм офлайн видео бичлэгүүдийг хийж архивлж илгээнэ гэдэг ийм хоёр төрлийн хяналтыг бол ярьж байгаа. Дээрэс нь шалгалтын хөгтчдөр бол түрүү хэлсэн тийм ээ. Одоо ямар нэгэн шинэ таб нэг ч юм уу ямар нэг өөр үйлдэл хийх орлого хийхэд бол тэр браузерыг лок хийх, шалгалтыг дуусгах гэдэг ийм одоо 3 төрлийн хяналтыг бол бид нэр төлөвлөд байгаа. За тэгээд энэс цаашдаа бол бид нэр мэдээж системийн хөгжүүлэлт дээр бол ингээд нэмэлтүүдийг амжуулаад одоо ингээд шалгалтын систем бол эцэстээ бол ингээд хянагч багш одоо өөрийнхөө хяналтын цонхноос бүх суралцагчдын дэлгэц рүү орж шалгалтын явцыг хянах манах гэдэг нарийн тохиолдлуудыг бол бид нэр цааш тусгаж ингэж хөгжүүлж байна. Хамгийн гол нь энэ шийдвэр одоо цагаан сарын өмнө нэг ийм ажил хийх чинь гэж цагаан сарын дараа хийхэр болдог гэрээ байгуулад хөгжүүлэлтийн хугацаа маш богино учраас бид нэр аль болох одоо ингэж бас хяналтуудыг ямар нэг байдлаар ингэж орлуулж хөнгөвчүүлж ингэж хийх ийм одоо зохион байгуулалтыг бол бодож төлөвлөж байгаа шүү багшаа. Тэгэхээр бас тийм одоо нэг амар хэлбэр найзан дундаа юм бол байхгүй гэдгийг бол амарч байна. Тийм ямар ч ийсэн шалгалт одоо анги танхимд байгаа ойролцоос хойш хөгжтөл дандаа өөр хувилбар даалгаврууд ирнэ. Нэгдүгээр ээлжийн даалгавар одоо 3 сарын 14-ний шалгалтын даалгавар бол дараагийн аль шалгалтанд орж ирэхгүй. Тийм нөөцийг бол боловсролын үнэлгээний төв маань бол өгнө гэдгийг бол амлаж байгаа. Ийм нөөц бол байгаа гэдгийг амлаж байгаа. За. Гэсэн нэг юм асууч уу? За. Энэ даалгаврын өгдөл нь одоо хүүхд толгонд өөр ирнэ гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тухайн хүүхд өөрийнхөө нөгөө бүртгэлтэй хаягн дээрээс шууд оронгууд тэн дээр нь одоо даалгаврын өгдөл нь гарч ирнэ гэсэн үг үү? Бид нар системээрээ бол шалгуулагчийн одоо нээж шалгалтын материал нь тийм байхыг бол бид нэр өөрсдөө системээрээ шийдчихнэ гэсэн үг. Зөв. Тэгэхээр одоо тэгэхээр сургалтын менежерээр одоо ингээд даалгаврын тийм өгдлүүд нь одоо мэд хаяг цагаар ч юм уу ирэхгүйгээр шууд нөгөө тухайн хүүхдтэй шууд өөр дээр нэрх юм байна те. Ирэхгүй. Ерөөсөө бид нэр өөр дээрээ даалгаврыг хадгалахгүй урьдчилж харах ямар ч боломжгүй өөр зохицуулж байгаа гэсэн. Тэгэхээр одоо хүүхд нөгөө бүртгүүлээд одоо сургууль дээр одоо анги танхим дээр судлаа эзлээд ингээд байж хат нь шууд одоо автоматар нөгөө өөрийнхөө юугаараа ороод нэвтрэх ирэхээр оронгууд нь шууд даалгаврын өгдөл нь тусдаа гараад ирнэ гэсэн үг юм шүү дээ тийм. Гэсэн үг тийм. Тэрийг бол одоо хянагч багш ч юм уу, менежер ч юм уу, сургууль ч юм уу, e-school ч юм уу автоматик зохицуулах ямар ч тийм ажил байхгүй юм шүү дээ тийм. Одоо шийдээд тэр одоо ойролцоос сууж байгаа суудлуудын дарааллууд дээр ижлэхэн хувилбар очихгүй байх тэр одоо бүх зохицуултыг бол сервис солилцоогоор шийдэж байгаа гэсэн. Зөв. Тэгэхээр ерөнхийдөө сургуулийн зүгээс болохоор анги танхим, интернет тэгээд хүүхдийнхаа тэр бүртгэл дээр л анхаарна гэсэн үг юм шүү дээ. Ер нь тэр хүүхэд өөрөө мөн орж ирж гэнэ үү, хэн нэгэн хүүхдийг оруулж гэнэ үү гэдгийг л маш бид нар бүртгэлээ явц дээр бол шалгуулагчийн эртний үнэлэхний дугаарыг эртний үнэлэхний зургийг гэрчлэгээтэй нь авчин, зургийг нь авчин, тэгээд хянагч багш бол тэр бүртгэл дээр орж ирсэн зураг мэдээлэлээ тэр нь бүх юмаа хянаад тий орох боломжийг бүрдүүлнэ. Ер нь бол энэ бүх харилцааг бол зохицуулахаар бол төлөвлөд ажиллаж байгаа. Тэр дээр бол таад маань хитэх санаа зовсны хэрэггүй. Зөв. Харин тэр нөгөө задгаа даалгаврыг болохоор сканертаад юуг нь битүүмжлээ цаашаа боловсролын үнэлгээний газарлаад явуулах үүрэгтэй юм биш үү? Сканердад бол тухайн агшиндаа хүүхдүүдийг ингээд суулгаж явах хэвчээ 100 минутын дотроо дууслаа эсээ бичих тэр одоо боломжийг зогсоолоо тийм ээ. Тэгээд хүүхдүүдээс нь гарахгүйгээр бид төдөө дараагийн шалгалт гэж ярахгүй хугацаа байгаа учраас хүүхдүүдийнхээ нүдэн дээр хүүхд болгоныхоо шалгалтын материалыг сканердад илгээгээд за ингээд бүх юм дууссаны дараа ингээд харж марах тий тэр хяналтуудыг бол хэдүүлээ зохион байгуулалтаар аваад явчих боломжтой. Зөв. За зөв. Сайн байна уу? Би нэг юм асуух гэсэн. За. Нөгөө хорон бүкээр орж байгаа шүү дээ. Одоо манайхтаа хорон бүктэй байхгүй юу? Тэгээд үнгээр заавал хүүхд өөрхөн Gmail-ээр нэвтрэх шаардлагагүй гэсэн үг үү тий? Тийм та e-student application руу e-student суралцгийн систем рүү суралцагчд маань орж байгаа шүү дээ өөрсдийнхөө ирэхээр.
Тийм тэр ихээр л тэр студент руугаа орсон байхад болно гэсэн. За ойлголоо. Тэгвэл юу Chromebook-ээрээ заавал Gmail нэвтрүүлэх шаардлагагүй мэн тийм ээ. Тийм ээ шаардлага. За баярлалаа. Лавлах гэсэн. За. Түрүүний багшийн асуусан нөгөө одоо ахлах менежер захирал хоёрын цалин яаж бодно гэж хариуллаа сая. За одоо яг боловсролын үнэлгээний төвтэй тохиролцсон юм бол LMS компани хянагч багштайгаа гэрээ байгуулад хянагч багшийнхаа одоо цалингийн зардлыг шийднэ гэдэг ийм үүрэг хүлээж байгаа. За захирал менежерүүдтэй хийх харилцааг бол одоо боловсролын үнэлгээний төвөөсөө илүү хариуцаад явах бах. Төлөвлөснийг нь харахад бол юу яж ийсэн боловсролын газар нь захиралтайгаа гэрээ байгуулах төлөвлөгөө харагдчихсэн. Гэтэ энийг бол би яг эцсийн гэж хэлж мэдэхгүй байна. За хүүхдүүд нөгөө C6 талбартаа байршуулна гэхээр C6-ын хэд хэдийн харьцаатай зураг бэлтжээ гэж хэлэх үү? 3-4 харьцаатай C6 зурагчин дээр авахулаа, файлыг өөр дөр авч хадгаллаа, тэрийг оруулсан. Эсвэл 3-4 харьцаатай C6 байж байгаа бол тэрийг сканердаад 3-4 гэдэг хэмжээг нь авдахгүйгээр хадгалаад апплод хийж болно гэсэн. За. За тэгэхээр манай удирдлагууд эхний ээлжинд ямар ч байсан манай сургуулиас хянагч багшаар нэг ийм хүн байя гэж томилоод мэдээлэл солилцох урсгалыг маань бий болгоод өгөөрэй. Би тэгэд та хэдийнхээ бүртгэсэн мэдээллийг үндэслээд Viber дээр утасныхан дугаараар оруулна. Тэгэхээр энэ хүн манаас Viber хэрэглэж байх хэрэгтэй болчихно гэсэн үг тийм. Ер нь бол хурдан мэдээлэл солилцох зорилгоор нэг ийм шуурхай ийм групп хэдүүлээ үүсгэжээ. Тэгэд боловсролын үнэлгээний төвөөс албан ёсны юмнууд гарна. Тэр үед хэдүүлээ ингээд тэр удирдлагын чиглэлийн дагуу орчин. Өнөөдөр бол системийн бэлтгэл маш чухал байгаа учраас хэдүүлээ ингээд яарад төрүүлээд уулзчихж байгаа шүү. Тэрийг бас таад маань зөв ойлгоорой. За өөр асуулт байна уу? Түмээ ягшид дахиад асуулт байгаа мó юу? Гар өргөсөн байна. Үгүй багшаа. За та маань өөр асуулт байхгүй бол хэдүүлээ ингээд энэ удаагийн уулзалтаа дуусгая. Та хэдэд маань өчигдөр энэ онлайн уулзалтын линктэй хамт юу яасан байгаа шүү дээ. Анги танхимын суудлын тоог авах тэгээ бас шалгалтыг айл өдөрт нь авах уу гэдэг судалгаа авсан байгаа. Тэгээд тэн дээр таад маань хитрхи нэг хамгийн ихний 3 сарын 14 рүү их шахаад бас хэрэггүй бах. Тэгээд хитрхи хойшоо байгаад хэрэггүй бах. Тэгээд таад маань дотооддоо болоод айл 3 өдөрт нь нийт хүүхдүүд оруулж дуусгахаар байна. Анги танхим бас яг төлөвсөн суудлал бол аль болох бүрэн бүтэн тэгж оруулах зүгээр шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэрийг таад маань зөвлөд тэгээд мэдээлэлээ энэ 5 дахь шинжилж болно. Манайх бид нэр хагасанд ажиллах юм. Тэгэхээр хагасанд та хэдийхээ явуулсан анги танхим хянагч багшийн мэдээлэл гэсэн энэ мэдээллүүдээ зэгцлээд ингээд хөгжүүлэлт дээр бас тусгаж явна гэсэн. Одоо жишээлх юм бол өмнө говийн сумын сургууль айл өдөрт шалгалтаа авна гэсэн хэдэн суудлын дугаартай байхын гэдэг энэ мэдээллүүдээ бүгдийн систем дээр тусгаад хөгжүүлэлтийн суралцагчийн бүртгэл хэсгийн хөгжүүлэлт дээр бүгдийг ингээд тохируулаад маш их ажил хийгдэн. Тэгэхээр таад маань мэдээллүүдээ ингээд яг эцсийн болгоод 5 4 өгөөрөө тэрнээс хойш бас мэдээлэл засан солино гэх юм бол бас жоохон төвхтэй болж иж магадгүй шүү тий. За тэрийг аль талдаа хэдүүлэн гоё хариуцаад анхаарал тавьчих гэж үзэж байна. За гараа бас хийдэг байна тийм ээ. Юу. За шалгалт өгөх өдрүүдийг сонгоод өгүүлсэн тэрийг буцаага дахиад өөрчлөлт оруулж болох болно. Тийм. Сая тайлд хэллээ тийм ээ. Google Form руугаа эргэж ороод мэдээлэлээ засах боломжтой байгаа. Тийшээгээ ороод дугаар болон огнонуудаа солиод явчих болно. Гэтэ энэ хугацаа 5 дахь өдрийг дуустал шүү. Бид нэр хагасаа гэхэд тэрийг хаагаад мэдээлэлээ цааш нь явуулна шүү. Тэрийг таад маань анхаараарай. За цаг заваа зарцуулж орж ирсэнд маш их баярлалаа та хэдтэй. За өөр асуулт байхгүй бол хэдүүлээ ингээд уулзалтад дуусгая. Бага би та хэдийгээ мэйл рүү илгээлгчээ. Тэгээд боловсролын үнэлгээний төвөөс маргааш та хэдэд мэдээлэл өгөх юм шиг байна лээ. Тэгээд тэн дээр бас нэлээ их нүдэ асуулт тодруулж эцэслэж авах боломжтой болох бах тийм ээ. За дуусахгүй тэгвэл энэ дээр бүх сургууль ороод ирсэн.